сайн байцгаана уу? Өнөөдөр тоог таамаглаж сурья. Жишээ нь хоёр оронтой тоог таамаглахдаа 10 таар томлъё. Гэхдээ эхлээд 10-ын орноо олно. За энэ 10-ын орны R-ийн баруун гартлын тоог орон зурлаа. За томлох тэмдгээ тавья. За 10 таар томлож байгаа учраас хоёрын тоо маань 10-ын орон дээр байгаа. Баруун гартлын энэ 8-ын тоо бол 5-ын тоотой жишгтэн. 5-ын тооноос их байгаа учраас томлож байгаа тоо маань энэ 10-ын орон дээр байгаа тоогоо нэгээр нэмэгдүүлээд 2 дээр нэгийг нэмээд 3. За ингээд томлож байгаа тооны ард байгаа тоонууд бүгд тэг болно. За нэг тэг байгаа нэг орон байгаа учраас нэг тэг нэмэгдүүлнэ. За одоо 100 таар томлъё. За жишээ нь 364 энэ тоог 100 таар томлъё. За бүгдээрээ 1 10 100. За 100-ын орноо олоод тугуулъя. Баруун хажуудлын хөрш тоог тэмдэглэе. За энэ хөрш тоо маань 5-аас их байгаа учраас 100-ын орон маань нэгээр нэмэгдээд 3 дээр нэгийг нэмээд 4. За баруун томлож байгаа тооны баруун гарталт байгаа 2 орон маань хоёулаа тэг болно. Ингээд 364-ийг томлоход 400 болох нэ. За 1000 таар тоог томлохдоо жишээ нь 4257. За томлох тэмдгээ тавья. За оронгуудаа бүгдээрээ нэрлэе. 1 10 100 1000. За бичихгүйгээр шууд цэглэж бас болно. За дээр нь ингээд бичвэл бүр тодорхой болно. За 1000 таар томлохдоо энэ тоогоо дугуйлж болно. Бас оронгыг тавьж болно, цэглэж болно. Хүүхэд бол шатараас нь энэ алхмуудаа хийсний дараа барамжаагаар тоогоо оронгоо олж чаддаг болчихно. За баруун хөрш тоо нь 2-ын тоо байгаа. За 2-ын тоог 5-ын тоотой жишгэхэд 5-ын тооноос бага байгаа учраас 4-ийн тоо маань нэгээр багасахгүй, нэмэгдэхгүй хэвэндээ байна. За 4-ийн тооны артталд байгаа 3 орон маань гуруула тэг болно. Ингээд 4257-г 1000 таар томлоход 4000 болно. За тоог томлохдоо үндсэндээ эдгээр дарааллыг баримтлана. За анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.